Сайн байна уу? Санан байна. За уншлагаа эхлэхээс өмнө би жоохон тайлбар тавьж өгье. Энэ уншлага нь болохоор бичигдээд 5-6 сарын өмнө бараг бичигдсэн байсан. Тэгээ одоо задлж дэлгэхээр болж байгаа. Тэгээд энэ уншлага нь юун төрөнд жоохон уран байгуулахаар уншлагуулсан гэдгээ би та бүхэндээ сануулж өгье. Би өөрөө тухайн үед яг Big Bang-ийн нөхцөл байдалд үнэхээр сонирхол татаад, носталжиа ч гэсэн хөдлөө жоохон бахад зөндөө Big Bang яг хагалдаг байсан үеийнээс нь тэгээд зөндөө носталжи хөдөлсөний улмаас энэ бичлэг хийсэн боловч даанч жоохон урам уулахаар тийм игэлч юм шиг хариултад гарч ирсэн шүү гэдэг сануулъя. Тэгээд зөндөө хүмүүс энэ уншлагыг сонсё гэд асуусан. Тийм учраас энэхүү задлалаа. За таалан сонсоорой. Сайн байна уу? Сонон байна. Энэ удаагийн таран уншлага тавтай морил. Энэ удаад бүгдээрээ Big Bang-ийн талаар уншлага хийх болно. Big Bang-ийн Burning Sun юу тохиосон тий Singrid юу тохиосон учраас хамтлагаасаа тэгэж уурсан бэ. Top Big Bang дэргэж орж ирэх үү юу тохиож гин гих мэтчлэн зүйлсийг харах болно. За бас тэгээд энэ гишүүдийн энергийн динамик болон Big Bang гэдэг хамтлагийн дэлхийд яг ямар нөлөөтэй, яг ямар учир шалтгаантай, ямар хувь заяатай тэ энерги сахиусны утга учирыг нь харах болно. Яг энэ сэдв яг хөө миний суваг дээр гэдэг контентын брэндтэй тохирохгүй ч гэлээ. Яг энэ зүйлсүүдийг харах нь надад өөрт маань их сонирхолтой санагдсан учраас хийж байгаа. Тэгээ та бүхэнд бас сонирхолтой санагднахаа ганцаараа булганаад өнгөрөх биш. За би энэ уншлагыг эхэр төлөлтэйгээ хамт хийгээ ярилцчихсан чи манай эхэр төл болохоор нэг сонирхоогүй Big Bang-ийн талаар нэг сонирхдаггүй учраас би тэгээ за ганцаараа хийчиhdөө гэд энэ суваг дээр хийхээр болсон байгаа. За юун төрөнд би Big Bang-ийн 5 гишүүд бүр дээр нэг хөзөрнүүд сугалъя гэж бодлоо. Нэг хөзөрнүүд сугалъя. За G-Dragon-оос эхлэе те. G-Dragon, Taeyang, Daesun, Top тэгээ хамгийн сүүлд нь Seungri гэсэн дараалалаар явъя. G-Dragon, Daesun, Taeyang хоёртой нийлээд нэг төрлийн comeback хийж байгаа. Big Bang-ыг буцааж авчирж байгаа. Гэхдээ сүүл тэдний хийсэн нөгөө нэг 4 дуутай тайз байгаа шүү дээ тий. Power, Home Sweet Home, Fantastic Baby гэдэг тэдрээр хийсэн нэг тийм том тайз байгаа тий. Тэр лайвыг үзэхэд надад өгсөн мэдрэмж нэг л уйтгартай, гонигтай амар тийм шархалсан мэдрэмж надад аяг өгтөрсөн. Тэг ялангуяа G-Dragon-ы тэр Home Sweet Home гэдэг дуун би гэртээ ярина гэж амласан. Чи гэртээ ирэх юм бол өргөлж одоо нээлттэй шүү, гэр чинь нээлттэй шүү гэсэн утгатай дуу гаргасан байсан. Тэгээ энэ дууга Big Bang-та зориулсан болов, Big Bang-ийнхаа гишүүдтэй зориулсан болов. За тэгээ G-Dragon, Taeyang, Daesun хоёртай тайзан дээр бүжиглэж байхдаа амар тийм emotional буюу айгүй юм сэтгэл нь хөдөлсөн. Нэг л тийм гонигтай жоохон сайд байгаа гэдэг ч юм уу те. Байдал нэг л биш байгаа надад амар хүчтэй мэдрэгдээд байсан. Тэгээ тийм учраас би таран уншлага хийж бас хармаар байна. За бас Seungri яг яагаад Burning Sun гэдэг скандал тийм мангар том клуб охтыг ашигласан, охтыг хүний наймаанд оролцуулсан тэргээд хүч чадлаа муухайгаар ашигласан юм. Тэрийн бүгднийг нь би Stephanie Su-гийн подкастаар бүгднийг нь уншсан ч ихтэй сонссон. Зөндөө зүйлийг ч гэсэн уншсан, судалсан, харсан. Тэгээ анх энэ скандал гарч байхад бол би ерөөсөө итгээгүй. Гэхдээ тэгээ уусаа баттай байж таарсан тий. Тэгээ тэрнээс хойш дараа нь Seungri Таиландд ч жоо, Филиппинд ч жоо. Манайхаа бүгдээрээ Big Bang үзтэй гэсэн ганцаараа тайзан дээр амар бүжиглээд яг нөгөө нэг юм айгүй юм царай алдж байгаа гэдэг ч юм уу эсвэл айгүй юм улаан цайм байгаа айгүй мэдгдсэн юм. За эхлээд G-Dragon-ы хөзрийг харъя. Ямар юугаар соноор илэрхийлэгдэж байна. Balance тэнцвэр доош харсан. Тэнцвэр нь алдсан байна тий. Тэгээ G-Dragon, Daesun-гийн Zip Daesun гэдэг нэвтрүүлгээр оролцсон. Тэр нэвтрүүлгийг үзэж байхад бол G-Dragon үнэхээр газарчлагаа алдсан хүн шиг байсан. Ерөөсөө байж сууж ядаад л тий хитрхи их дээгүр хүртний итвэх бүр дэндүү ихтсэн байгаа харагдаж байгаа. Тэгээ ерөөсөө газарчлагаа алдсан байгаа харагдаж байгаа. Тэгээ G-Dragon-ы хажууд Taeyang сууж исэн болохоор Taeyang нь хамаагүй газарчлагтай хүн байгаа нь аюу тод мэдрэгдэжсэн. За Taeyang-ийн хөзрийг харъя. Happiness Taeyang бас аз жаргалтай бол байхгүй байгаа. Нэг ажилмааргүй. Ер нь бол амрамаар байгаа харагдаж байна.
Тэгээд G-Dragon Taeyang хоёрын хөзөрнүүд маш тустай харагдаж байна. Тэгээд за Daesung-ийн хөзрийг харъя. Independence. Daesung бол лейблээс гармаар байсан. Дахиж idol болмооргүй байсан. Гэж харагдаж байна. За топ болохоор Big Bang-д нэгдэхгүй гэж байгаа шалтгаан нь фэнүүд нь юу гэж ярьж байгаа вэ гэдэг тэгэхээр топ нөгөө нэг харт амигтай холбогдсон муу нэрээ Big Bang-д зөөхгүй, Big Bang-д наахгүй гэсэн үднээс Big Bang-аас гарсан тий Big Bang-ийн нэрийг нь авч хамгаалж үлдэхэд бол бараг өөрийгөө золиослоод гарцсан гэж яригадаад байгаа. Гэхдээ бас топ Big Bang-ийн бусад гишүүдийг бүгднийг нь unfollow хийсэн үзэгдэл явагдаад байгаа тий. Тэгэхээр яг үнэхээр тэгсэн үгүй юу? Топын үзэр нь тэр бүгднийх нь үзэр доош гарч ирж байна. Trust in the Invisible. The top бол амар сэтгэл төвшөрийн асуудалтай байгаа гэж харагдаж байна. Syngri-гийн үзрийг харъя. Oh my god, hope итгэлээ дөр байхгүй. Oh my god. Йоо. Гэтэ энэ хоёр талын үзэр нь хоёулаа юм төстэй далавчтай амтан тий далавчтай шавж гарч ирсэн байна. Daesung-с бусд нь бүгдээрээ шавж төрлийн амтнаар илэрхийлэгдэж байна. Big Bang-ийнхан бол ерөөсөө үнэхээр нурмаач чи. За яг үннийг хэлэхэд үнэхээр нурмаасан байна. Үнэхээр сайд байна. Үнэхээр Аас харгалгүй байна. Бүх үзэрнүүд нь доош хараад ирсэн. Энд чинь дээшээ харсан үзэр байгаа юм тест. Тийм дээшээ харсан үзэр байна. Тэгээ би эдрийг арай том биетэй амтнаар гарч ирэх болов уу? Энэ хараа баага гэдэг ч юм уу те арай том биетэй амтнаар гарч ирэх юм болов уу гэсэн чи үгүй байна. Энэ үнэг энтер гарч ирэх юм бол Syngri дээр үнэг мөнэг гарч ирэх юм болов уу гэж бодсон байсан чинь тэгсэнгөө бүгдээрээ юм жижигхэн хомс жижигхэн амтнаар илэрж гин. Ер нь бол энэ нийтдээ юу гэж харагдаж байна гэхээр Big Bang-ийнхаа ер нь нийтдээ аюулгүй амтаа гэж ярьдэн штэ. Чаавас аюулгүй амтаа гэж ярьдаг. За тэгээ дээрээс нь Big Bang-ийн гишүүд бүгдээрээ цэрэгт яваад амар нохлогдсон тий. Тэгээ цэргийнхэн ялангуяа G-Dragon-ыг бол амар дээрлэгсэн шинжтэй. Тэгээ цэрэгт. За G-Dragon-д цэрэгт юу тохиолсон бэ гэж шууд хараад эхэлчихье. Сонирхолтой санагдчихлаа. G-Dragon-д цэрэгт явахад юу тохиолсон бэ? Taeyang, Daesung хоёр болохоор хоёулаа хамтдаа явсан болохоор хантай нэг тэгж амар дээрлэхүүлэгдэг байх гэж бодож байна. Харин G-Dragon бол амар дээрлэхүүлсэн байх гэж бодож байна. Тэгээ G-Dragon цэргээс судлагдж байгаа тэр нэг бичлэг байдаг тий. Үнэхээр нулимсаа байрш дийлээд үнэхээр сэтгэл төвшөрт болсон. Нүднийхэн доор нь харалцсан, PTSD, травм суудсан. Нэг л эвгүүцсэн гарч ирж байсан цэргээс. Тэгэхээр G-Dragon цэрэгт юу тохиолсон бэ харъя. King of Swords. Four of Cups. The Hangman. Золиоснд явсан гэж харагдаж байна тийм. Золиосны үзэр гарч ирж байна. Four of Cups. Угаасаа байдлын бахыг мэдчихсэн King of Swords. За G-Dragon өөрөө байр сураас хамгаалах гэж хичээсэн гэж харагдаж байна. Ялангуяа Big Bang-ийн нэр хүндийг хамгаалах гэж хичээсэн. Ялангуяа лидер нь шүү дээ. Six of Swords их зүйл өөрчлөгдсөн. Онлайн интернет амар цэрэг гэхээсээ интернет орчин айгу нөлөөсөн. Seven of Coins. The Devil. За цэрэгт бол миний бодож ирсэн төсөөлж ирсэн шиг тийм амар юм бол тохиоог юм байна. Би одоо бол G-Dragon айгу бол тийм бэлгийн дарамт энэ төр орж ирсэн юм болов уу гэд хардж ирсэн. Ягаад бол G-Dragon-ы энерги нь яг нөгөө нэг бэлгийн дарангууллын дараа хүний бие айгу сонио авч явдаг болчдаг. Яг тийм байдалтай байгаа юм шиг харагдаад байсан. Гэхдээ G-Dragon тодорхой хэмжээний токсик нөлөө цэргээс орж ирсэн үү? Орж ирсэн. Тэгээд Big Bang-ийг өмөөрч гэдэг ч юм уу эсвэл Big Bang-ийн нэр хүндийг хадгалж авч үлдэхийн тулд ингээд зөвхөн өөрийгөө хамгаалж авч үлдэх биш Big Bang-ийн нэр хүндийг авч хамгаалж үлдэх хэрэгтэй гэсэн үүднээс амар асуудалд ороод яваад ялангуяа хэрүүл маргааны асуудал гэдэг ч юм уу те өөрөө очиж юм далтгансан гэдэг ч юм уу өөрөө очиж ингэж наа гэж юм нэрсэн гэдэг ч юм уу те өөрөө ингээд хамраас өгсөн гэдэг ч юм уу ийм асуудал анхандаа л үүссэн байна. Тэгээ айгүй юм хүүтэн ширүүн их зантай юм шиг байр суурьтайгаар сэрэгт өөрөө эхэлсэн бол харагдаж байна тий. Гэтэл Daesung Taeyang хоёр болохоор арай тэмцөөлхөн дулаахан хандсны улмаас сэрэгт очиод гайгүй үлдсэн байж болцсошгүй. За тэгээд
За тэгээ золионд айгүй их гарсан. Золиосонд айгүй их хүний хараал идэн гэж ярьдаг те. Хүний хараал зэвүүцлэг айгүй их идсэн гэж харагдаж байна. Тэгээ энэ нь чааваас яг уу Big Bang-ийн нэр хүндийг хамгаалж үлдэх зорилгоор байсан. За тэгээ очоод бас хар тамхи энэ хэрэгсэн байж болноо. Магадгүй нэг бол байхгүй тийм зүйл тохиогоогүй гэж хэлж чадахгүй нэ те. Toxic байдал, дарангуул хар тамхи донтолтын асуудал. Тэгэхээр active G-Dragon цэрэгт очоод ямарваа нэгэн бодист донтчоод тэгээ цэргээс гарч ирээд тэр донтолтондоо мансуурлалтандаа нэлээд автсан байж болцсошгүй. Тэгээ саяхнаас л тэрнээс гарч иж болцсошгүй. Эндээ бол доошоо орчихлээрээ хамаарлын донгийн асуудлаасаа ер нь засагдаж эхэлж байгаа хүнийг илэрхийлдэг ба. За тэр G-Dragon цэрэгт нь бол тийм зүйл тохиож нэг амар сүртэй зүйл тохиогоогүй нэ. За топын хүзэр. Цэргийн хүзрүүдийг би хураасан чинь топын хүзэр араас нь чирэгдээд хамт гарч ирж байгаа учраас топ цэрэгт юу тохиосон бэ гэдгийг харж өгье. Топ цэрэгт юу тохиосон бэ? За би тэгээд ийм сэдвүүдээр одоо Монголд тохиож байгаа зүйлсүүдийн талаар ийм уншлах хийнгүүт амар асуудал үүсээд байдаг. Тэр Монгол тохиож байгаа бодит хүмүүсийн амьдрал дээр ингээд уншлага хийчихгүү зарим тал нь зарим гэр бүлийн гишүүд нь сайн байна болж гэн гоё байна өргөжлүүлээрээ гээд ингээд бүр ингээд дэмжээ дотор нь комент дотор нь бүр ингээд халаад буу халаад ингээд суучтай эсвэл гэр бүлийн зарим гишүүд нь энийгээ устгах гээд амар ууралж уйлжсэн яг хөө би ойлгож л байгаа юм л та. Гэр бүлийн гишүүд айгүй хүн дээр тусдаг. Тэгээд нэг моделийн талаар би бичлэг хийсэн те. Тэр моделийн эгчин юм уу, хамаатны эгчин юм уу нэг эмэгтэй энэ бичлэгээ устгачаач болоочод ихөө гэж мессеж бичсэн. Араас нь нэг хэдэн цагийн дараа энэ бичлэгийг хийж өгсөн үнэхээр их баярлалаа үлдээгээрээ гэж бичсэн байсан. Тэгээ тэр хүн тэр хамаатны хүн ингээд эмоц нь ингээд амар дээшээ доошоо савлж хүлээж авч байгаа. Тийм ээ үнэн байна ингэсэндээ нэрээ тэгсэндээ гэх ингээд тэгээ уужраад хүлээж авч байгаа бичлэгийн ихэнд дуурлангуудаа бичлэгийн төгсгөлт болохоор уужраад өөр комент үлдээж байгаа. Тэр мэрийг харахад надад сүлд амар хэцүү болж эхэлж байсан. Тэг гэр бүлийн гишүүд нь одоо ээж нь болохоор бичлэгээ үлдээ, аав нь болохоор бичлэгээ устгах гэх юм бол одоо яах ёстой байгаа тийм. Гих мэтлэр ингээд Монголд болж байгаа асуудлууд дээр уншлага хийхлээр амар асуудалтай байгаад байгаа учраас би Монголд болж байгаа асуудал дээр дахиж уншлага хийх хэрэггүй болсон. Олон нийтэд цацах төвшөнд л хийх хэрэггүй болсон байгаа. Тэгэхээр одоо энэ аюулгүй олон улсын гэдэг ч юм уу те Big Bang бүр алсын ийм сэдвүүд дээр уншлага хийж ивэл надад зүгээр санагдаж байгаа. За топ зэрэгт юу тохиосон бэ? 3 үзэр авъя. King of Swords дахиад гарч ирж байна. Бас G-Dragonтай адилхан байна те. Three of Cups амар араараа муулсан гэж харагдаж байна. За G-Dragon дээр болохоор цэргүүд нь хамтаага цэргүүд нь ингэж амар араар нь муулаад ховж тараагаад ингэсэн юм бол нэг байхгүй харагдаж байгаа. Тэрэнд нь би бол айгу гайхаж байгаа. G-Dragon дээр ингээ амар муулаад нөө би бангийн нөө хин бицтэй чи юм жижигхэн битээ байсан юм уу, юм намхан байсан юм уу гэдэг амар шоглож доогоолсон юм болов гэсэн чинь G-Dragon дээр бол тийм асуудал нэг харагдаагүй. Гэхдээ G-Dragon цэрэгт очингуудаа бодсон донтсон байх магадлал харагдаж байгаа. Харин топ дээр болохоор айгу их цантай орж ирсэн харагдаж чинь G-Dragon-тэй их төстэй нэрхтэй хийх цантай орж ирэнгүүтээ юу яасан байна? Айгу араараа муулсан байна. Айгу ховж ивэнд хүртсэн байна. За ер нь топ гэдэг хүн ховж ивэнд амар өртөөд яваад байдаг. Тэ хүний муу хил аманд амар өртөөд яваад байдаг энерги дагуулдаг сүнстэй юм шиг байна. Ер нь хараад ахна тэ. Тэгээ нэг удаа хар тамхины хэрэгт орооцолтоо тэр нь бүр амар задарсан, амар хил ам авсан тэ. За тэгэхээр топт бол тийм зүйл тохиож айгүй хил амны асуудал, айгүй нэлийн хүчтэй ширүүн хил амны асуудал тохиож бүлинг тэ бүлгэн бүлинг. Гэтэ бүлгэн бүлинг юм зодож модох гар хүрэх гэхээсээ илүүтэйгээр айгүй юм дандаа хил амны муухай юм токсик зүйлс тохиосон гэж харагдаж байна. За одоо Singri-гийн Burning Sun-ийн талаар харах юм. Singri-гийн Burning Sun дээр юу тохиосон бэ? Queen of Cups. Брамр жирсэйчлээ. Эмэгтэй үний айгүй юм сэтгэлтэй эмэгтэй үний үзэр ингээд доошоо харсан байгаа. Тэгэхээр эмэгтэй үн сэтгэл байхгүй. Эмэгтэй хүн бол цэвдэг муухай бич гэдэг ч юм уу те цэвдэг муухай яа гэ. Үнэхээр эмэгтэй үнийг үзээд энерги бол харагдаж байна.
Queen of Cups. Энийг харсан чи амар бол юм бэлгийн дүр зурглал минь нүдэнд харагдаж байна. Тэдрийг би яг яаж тайлбарлахаа мэддэггүй. Эмэгтэй хүнээс айгүйх шүүс гоожуулна гэсэн тийм утгатай дүр зурглалууд гарч ирж байна. Four of Coins, Knight of Swords, туслах хүндж тусламарг байна. Хуваачээс энерги. Five of Coins, өөрийгөө хохирогчоор харсан. Page of Coins, боломж байгаагүй. The Magician, айгүй сайн юу чихэнд айгүй сайн цэцэг ургуулдаг. Юуш бол юуг л хүснээ бүтээж чаддаг. За Сингрид айгүй юм хүчтэй манифесторын шин чанар байна. Айгүй хүчтэй манифестор. Тэ өөрийнхөө юуг л юуг хүснээ бүтээж чаддаг. Тэгээд хинтээш бол яаж харьцаж байгаа л яаж иж байгаа л өөрийн хүснээ авчдаг. Ийм тал бол харагдчихсэн Сингрид the Fool. За энэ зургийг нь жоохон хараадах юм. Энэ үзэрний зургийг. Юу юм те? Сандал юм ор юм уу? Нэг юм чирж яах шиг байна те татаж гаргаж ирж яах шиг байна. За тэгэхээр Сингригийн Burning Sun Сингригийн бага насны талаар айгүйх мэдээлэл орж ирж байна. Ер нь эмэгтэй хүмүүс өөрт нь айгүй цэвдэг ханддаг. Эмэгтэй хүмүүс өөрийг нь ашигладаг. За тэгээд эмэгтэй хүмүүс ер нь л ингээд амар онцгүй, угаасаа онцгүй. Тэг ингээд намаа би угаасаа би өөрийгөө нийгэм намайг эмэгтэй хүний төлөө өөрийгөө золиослохыг айгүйх шаарддаг. Би бол одоо ингээ барыг хохирогч мэтийн. За би ингээ эмэгтэй хүмүүс айгуу дарангуулагддаг. Тийм учраас эмэгтэй хүн бол амар цэвдэг, заваа муухай, заваа хүйтэн. Тэгэхээр эргүүлээд ашиглах хэрэгтэй. Эргүүлээд эмэгтэй хүнийг мөнгө олгох хэрэгтэй, шүүс олгох хэрэгтэй. За тэгээ надаа ерөөсөө бусдад туслан гэсэн тийм хүсэл ерөөсөө алга. Энэ нийгэмд чи юу бусдад туслах те өөрийгөө яа гэж яхад чи надад боломж байх. Надад энэ хорвоо ертөнц боломж хүссэн юм уу? Тэрэж байл те. Надад өөрөө ингэ ярьж байгаа хоолоо ингэ хэл ам тэр юу нээр сонсогдож байна. Интонац энэ тэр надад юу ингэ боломж болгосон юм уу? Надад надад тусалсан юм уу та нар ер нь тэр гэлтэй. Тэгж ярьж байгаа амарх сонсогдож байна. Надад тусламж хэрэгтэй хат намайг дээрлэгсэн биз дээ. Би өөрийгөө л бодох хэрэгтэй. Би өөртөө боломж олохгүй бол өөрхийн ч надад боломж олохгүй. Тэг дээрэс нэмэгтэй хүмүүсийг амар үзий ятсан энерги байна. Окей, за энэ бол ерөөсө зэвүүцлийн асуудал юм байна. Сингри нэгт одоо юу гэх юм те нэмэгтэй хүмүүсийг амар үзий яддаг асуудал байгаа. Эмэгтэй хүмүүст хохирцсан эмэгтэй хүмүүсийг аягүй цэвдэг хүүтэн гэж хардаг. Тэгээд дээрэс нь өөрийгөө ер нь амьдралд ийм айгүй юм дарангуулагдсан хохирогч гэж хардаг. Тэ одоо энэ hope итгэл найдрын хөзөр гараад ирсэн байгаа шүү дээ. Итгэл найдрын хөзөр доошоо гараад ирсэн. Тэгэхээр юу эрвээхний хөзөрөөс доошоо харж гарч ирсэн учраас ерөөсөө амьдралд нухлагдсан. Тэгээ нухлагдаад энэ ч одоо нухлагдаж дууссаны дараа хүн хувраад илүү хүчтэй болох хэрэгтэй байтал Сингри бол тэгээг хүчтэй болоогүй. Нухлагдах тусам болом жижигхэн болоод байсан. Тэгээд ерөөсөө ямар ч итгэл найдраг болсон. Тэг ингээ Big Bang оргилд хүрсэн хэрнээ ингээд өөрийгөө жижигхнэр мэдэрсэн хэвээрэл хагаад байсан. Нухлагддаг, дарангуулагддаг, доош нь харагддаг, ийм боломж олддоггүй юм хэвээрэл байгаад байсан. Тийм учраас ингээ сүлдээ бүр дургуун үрсэн байна те. Big Bang дэлхийн тавцан дээр хүртэл гарчаад би одоо надад ийм боломж олдохгүй гэдэг ч юм уу. Эсвэл одоо дэлхийн тавцанд гарцсан байх хүртэл эмэгтэй хүмүүс Сингрийг ийм хончны нэг тоодоогүй эсвэл ашигладаг эсвэл доогоор хардаг. Ийм байгаад тахта яадыг ингээд айгу ууралсан байна. Тэгээд тэрэн дээр нэмээд өөрийгөө юм хохирогч мэтэр харсан учраас бусад хохирогч нарыг үүсгэсэн байна тий өөрийгөө хохирогч гэж үзсэн учраас за тэгээд өөрт нь юм боломж олддоггүй өөрөө боломжийг бол өөрийн гараараа бүтээх ёстой гэж харсан учраас Burning Sun нь бол ямар ч төрлийн боломжийг бүтээх боломжтой хэрэгсэл гэж харсан байна. Тэр клабыгаа тий. Клаб бас Рамёны газар ажиллуулад байсан. Энэ бүх зүйлсүүдийг тэгээ олон мундаг лаг баячуудтай холбогдчихсэн. Энэ дандаа тэдэртэй пялданах гэсэн ч юм биш. Тэдэрт дуртай ч юм биш. Тийм амьдралын хэм маягт дуртай даа ч юм биш. Зүгээр л өөртөө ингээд ийм амар олон боломжуудыг нээлттэй байлгахыг хүссэн байна. Боломжинд амар дуртай, нээлттэй хаалганд амар дуртай. Хаалттай хаалга орол ирэнгүүт ингээ нурмаагаад унцдаг, нураад унцдаг төрлийн хүн байна. Тэг нээлттэй хаалга яг яаж ашиглах гэж байгаа, ямар зорилгонд ашиглах гэж байгаа, дэлхийг аврах юм уу, дэлхийг сайжруулах юм уу, Big Bang-ийнхаа нэр хүндийг сайжруулах юм уу, эсвэл дараагийнхаа цомгоо гаргах юм уу, тэр нь бол хамаагүй.
Зүгээр л Сингригийн хувьд бол маш олон хаалга нээлттэй байж ивэл тэгэл амар амгалан аюулгүй юм шигээр өөрийгөө мэдэрдэг. Гэхдээ яг үүрэндээ аюулгүй юм шигээр мэдэрдэг. Тэгээ эцсийн эцэст өөрийгөө аюулт өртсөн байгаа гэж бодсон, хаалгууд хаалттай байдаг гэж бодсон бодол нь одоо эцэст нь өөрийгөө жигнэсээ шоронд оруулах, хоригдох тий. Айдлын хориг хил хязгаарт орох одоо Big Bang-д орж ирч чадахгүй болгон жинхэнэ хориг болж манифестлэгдсэн байгаа харагдаж байгаа. За Burning Sun-ы энерги бол тийм байна. За тэгээ Burning Sun институт дээр одоо топын зэрэгтэйсэн G-Dragon-ы зэрэгтэйсэн гэдрэг аль нэг илүү нарийн харуулмаар байвал коммент сэтгүүлтэйгээрээ тэгээ би магадгүй бичлэг хийж өгнө. За одоо топ Big Bang-аас гарсан шалтгааныг нь хараад өгье. Top Big Bang-аас гарсан шалтгааныг нь хараад өгье. За, Top Big Bang-аас гарсан шалтгаан нь юу вэ? Ace of Coins. Боломжийг хөөсөн. Окей. Шинэ боломжийг хөөсөн. За, Three of Wands. Төлөвлөсний дагуу тэгж бол Big Bang-аас гарна гэж ерөөсө төлөвлөөгүй байсан. Four of Swords хэмжээний шарах rejection авсан. За rejection-ийн хөзрийг top гараад ирсэн мэн тэ энэ хөзрнүүд унжээ. Ямар хөзрнүүд авах юм? Tower, Ace of Wands хоёр гараад ирсэн. Окей. Тэгээ ерөөсөө айгүй хүчтэй шинжилэлтийг хүссэн. Карьер өөрийнхөө амьдралдаа маш хүчтэй юм том шинжилэлтийг хүссэн. Тэгээ энэ шинжилэлтүүдийг энэ боломж бололцоонуудыг хүртээ явъя, энэ бололцоонуудыг хөөе гэх тэгэнгүүт хуучин амьдралтаа нийцэхгүй байгаа. Тэгээс хуучин төлөвлөгөөтэй нийцэхгүй байгаа гэсэн. Тэгээд яалтчгүй аль нэгээ сонгох шаардлагатай болсон ч юм уу те. The Empress. Топ ээжтэйгээ ямар харилцаатай юм болоо? Тэгээ цаана ихнэр байж болцсошгүй. Топ нууц ихнэр байж болцсошгүй. Эхнэрээс л эхнэр шиг найз охин гэдэг ч юм уу те. Эсвэл ээж нь аяг өндлөөтэй ирсэн байж болцсошгүй. Eight of Cups. За тэгээ бас салалт break up. Салалт өрнөсөн байж болцсошгүй. Айгүй хүчтэй салалт, айгүй хүчтэй break up өрнөсөн учраас тэр бүхнээс холдохыг хүссэн. Зүр зай барихыг хүссэн. Эсвэл нууц ихнэр ч юм уу те. Six of Swords. Өөрчлөлтийг хүссэн. Энэ үзрэмд хин дээр гарч ирээд байлаа. Ace of Wands. Дахиад гарч ирж байна. The Tower. Judgment. Энэ болохоор нэг харт амхны хэрэгт холбогдсон харагдаж байна те. Харт амхны хэрэгт холбогдоод муу нэр зүүсэн гарч ирж байна. Энэ бол нөлөөлсөн байна. Гэхдээ маш олон өөр зүйл нөлөөлсөний доор жижиг нөлөө олж үлдсэн байна. Тэр одоо яг харт амхинд холбогдсон асуудал бол Big Bang-аас гарсан хамгийн гол шалтгаан бол биш юм байна. The Lovers харилцаа холбоо гарч ирээд байна те. Top харилцаа байгаа юм шүү. Хүнтэй өргөж байгаа юм шүү. Хүнтэй хамт байгаа юм шүү. Ten of Swords. Nine of Wands. Nine of Swords. За окей. Топын хувьд бол ер нь айгүй юм бас бодлаантай мэдрэмжүүд айгүй олон байна. Тэгээ айгүй ядаргаатай, эдрэтэй, адармаатай гэдэг амар бохомдсон юм энерги айгүй гарч ирж байна. Юм бохомдсон ядаргаатай зүйл болчих гэд болцсон юм шиг харагдаж байна. Тэгээд тэгвэл топ яагаад Big Bang-ийн гişүүдийг unfollow хийсэн бэ? Яг шалтгаан нь юу вэ? За тэгээ энэ нөхцөл байдалд ерөөсөө хуучин төлөвлөгөө, топын хувьд хуучин төлөвлөгөө, найз хүн эсвэл ихнэр болсон байгаа хүний нөлөө, за бас шинэ боломжууд, тэгээ амьдралаа шинээр эхэлмээр байсан, хуучин төлөвлөгөө гэж гисэн ормоор байсан. Ингээ маш олон зүгээс топик ингээд олон зүгээс ийм таталцсан ингээ бүгд ерөөсөө аль нь ч нийлж өгөхгүй, нэгийн сонгол нөгөөх нь хохирчод байдаг, тэрийг сонгол нөгөөх нь энэ хохирчод байдаг ингээд ийм айгүй ядаргаатай нөхцөл байдалд орсон байсан, шигдсэн байсан гэж харагдаж байна. Two of Cups. Big Bang-ийн гишүүдийг unfollow хийсэн шалтгаан
Big Bang-ийн гишүүдтэй амар сэтгэлтэй бол амар сэтгэлтэй бүр яг жинхэнэ найзууд гэж хардаг уу гэж хаардаг. За гэхдээ бас тэр найз охин X эсвэл ихнэр нууц ихнэрээсээ болоод тэдрийг unfollow хийсэн байж болно гэж харагдаж байна. Ямар ч юм байна. King of Cups. Гэр бүл дээр анхаарахыг хүссэн. Two of Swords. Тэгээ алийг нь сонгоход яалтчгүй ихнэрээ сонгох уу эсвэл Big Bang-ыг сонгох уу гэд шийдэж чадахгүй байсан. За тэгээ яалтчгүй топ бол яг хувийн амьдрал, хувийн харилцаа, хувийн үерхэл гэх мэт иймэрхүү зүйлсийг чухалчилжээ. Тэг хэрвээ Big Bang-д үлдэх юм бол тэр зүйлсийг тийм их эрхчлөлтөөр хөөж чадахгүй болчин. Тэгээд энэ үерхэл харилцаа ихнэр гэдэг энэ зүйлсүүдийг золиослохоос аргагүй болчин. Тэгээд тийм учраас хамгийн сайн найзуудтайгаа орхих уу эсвэл ихнэрээ орхих уу гэдэг юм хоёр сонголт гарч ирээд тэгээ топ болохоор гэр бүл болох үнэ, гэр бүл бүтээх хүнийгээ сонгожээ. Тэг хүүхдүүдийн ээж болох хүнийг сонгожээ. Эсвэл аль хэзээ хүүхдүүдтэй босон ч гэж магадгүй. Энэ бол ерөөсөө айгүй татарагдаж байна. Тэгээд Big Bang топ болохоор тэдэрт дуртай. G-Dragon, Taeyang, Daesun энтерт бүгдэнд нь дуртай айгүй найзууд гэж хайртай. Тэгээд unfollow хийсэн шалтгаан нь зүгээр айгүй хэцүү байсан байж болно те. Айгүй юм одоо хайртай хүнийгээ өөр хүнтэй явж байгаа харж байгаа юм шиг айгүй хэцүү мэдрэмжтэйс учраас хайсан, болсон, unfollow хийсэн гэж харагдсан. Тэгээ амархан шийдвэр бол байгаагүй. Одоо ч гэсэн шийдвэртээ эргэлцдэгэ гэж харагдаж байна. За тэгэхээр топ Big Bang-д буцаж орж ирэх үү? Ace of Swords. The Moon доош хараад ирсэн. Moon доош хараад ирсэн байх юм ямар ч штэ. Эргэж орж ирэх боломж гарч ирээсэй гэж хүсдэг. Гэхдээ энэ боломж нь гарч ирэх юм бол яг энэ боломжийг авах уу гэвэл магадлал айгүй багтаа байгаад байна. Яагаад гэвэл Big Bang нэгтгэхийн тулд үннээ илчлэх хэрэгтэй. Ямарваа нэгэн зүйлийн талаар үннээ илчлэх хэрэгтэй. Тэгээ үннээ илчлэхэд бол бэлэн биш байгаа даа гэж харагдаж байна. Гэтэ төлөвлөгөө бол байгаа. Ингээ comeback Big Bang-д буцаж орж ирмээр байгаа төлөвлөгөө бол байгаа. Магадгүй collaboration ч юм уу те. Төлөвлөгөө бол байгаа гэж харагдаж байна. Огт төлөвлөгөө байхгүй, огт орж ирэхгүй гэд. Queen of Coins, King of Coins, Queen King хоёр ороод ирсэн. Oh my god, тэгээ мөнгө хэрэгтэй болно. Мөнгө санхүүгийн дэмжлэг хэрэгтэй гэж үзвэл Big Bang-д орж бас магадгүй гэсэн тал харагдаж байна. Хүмүүс юм да тэг жинхэнэ бодит хүмүүс юм да. Six of Coins. Тэгээ гэрээ нь ерөөсө болдоггүй. Гэрээ нь болохоор Big Bang-ийн гэрээ нь Big Bang-ийг үргэлжлүүлэх гэрээ тэр нөгөө айдлынх нь гэрээ нь хангалттай цалин өгдөггүй, хангалттай ашигтай биш. Өөр ажил, өөр зүйлсийг хийвэл илүү ашигтай байдаг, илүү санхүүгийн суурьтай байдаг. Тэгээ ялангуяа топын хувьд болохоор гэр бүл босгох, гэр бүлтэй байх их тэргүй байсан ч бай. Ирээдүйд их нэртэй болох нь амар чухал байгаа даа гэж харагдаж байна. Юм гэр бүлтэй family man болохыг айгүй хүсэж байгаа харагдаж байна. Тийм учраас гэр бүлийнхаа төлөө, хүүхдүүдийнхаа төлөө чадхаараа юм үнэтэй, зөнтэй хамгийн санхүү цалин өндөртэй зүйлсийг хийнэ. Харин Big Bang дахин тэмч цалин өндөртэй зүйл ажил бол биш ээ гэж харагдаж байна. Page of Cups. Тэгтээ коллаборчлолтоор оролцмоор байдаг бол санагддаг. За тэгээд Big Bang-д орж ирэх юм төлөвлөгөө бас боддгоо гэж харагдаж байна. Гэхдээ яг орж ирж байгаа бол харагдахгүй байна. За одоо тэгэхээр Big Bang-ийн ирээдүйг нь харъя. Тэгээ гуруулаа амжилттай сайхан явж чадах уу? G-Dragon, Daesun, Taeyang энэ гуруулаа Big Bang-ыг амжилттай сайхан үргэлжлүүлээд явж чадах уу? Гууч нах шиг сайхан томруулаад ингээд гоё явж чадах болов уу? Big Bang-ийн ирээдүй ямар байх вэ? Three of Cups, King of Swords. Бүр ингээ өмнөх шигээ сайхан болёо гэхэд хитрхи их ховж ив ингээд амар их ховж ив дарагдцсан байгаа даа тий. Амар их ховж ив. За тэгээ бүгдээрээ бас жоохон депресс тэгэл готролын асуудал бүгдэнд нь байгаа даа. Taeyang гайгүй айгу аз жаргалтай байгаа болов гэж Taeyang бас тийм аз жаргалтай биш, яоцтай биш байгаа харагдаад байгаа тий.
За ер нь Big Bang өмнөх шигээ сайхан том болох нь бол юу л одоо харагдчихэв. Eight of Cups, Four of Swords, Page of Wands. Гэтэ хичээн айгүй хэлий гэж байгаа юм а бүгд ингэ хичээн ялангуяа дуу муугаараа тайз майзаараа өөрсдийнхөө бүр үнэхээр тулталны илэрхийлнэ өөрсдийнхөө хүчин шанал зоглоон сэтгэл төгшөөр энэ гутрал энэ ганцаардж байгаа мэдрэмжүүдийн холбоор үнэхээр тулталны илэрхийлж бол чадж байгаа харагдаж байна энэ бүх хэцүү мэдрэмжүүдийг. Тэгэхээр энэ Daesung, Taeyang, G-Dragon 3 Big Bang-ыг үргэлжлүүлэн явж байгаа нэг төрлийн энэ гурвын хувьд нэг төрлийн ангаалт юм уу те мөнгөнд нь болж биш нэр хүндэд нь болж биш зүгээр юм ангаалт энэ эдэрт ангаалт хэрэгтэй байгаа юм тийм үү. Тэгээ Big Bang-ыг үргэлжлүүлээд ингэж авч явах юм бол ангаалтыг авсаж магадгүй. За бас дээрэс нь Phenomenon зүйлийг бол угаасаа хүсэж байгаа гэдэг мэдж байгаа. Тэгэхээр өөрсөндөө closure-ыг өгөхийн тулд өөрсөндөө ангаалт болохын тулд Big Bang-ыг хийж болцсохгүй. Гэхдээ өмнөх шигээ тэгж амар хүчтэй асаж бүтээлүүд гаргана гэж бол харагдахгүй. Гаргаж байгаа бүтээлүүд нь дандаа юм ангаалтын шин шандартай. Ten of Coins. Тэгээ алстаа үргэлжлүүлээд алстаа илүү том болгох зүйл төлөвлөгөө бол байгаа. Ace of Swords магадгүй топыг оруулж ирэхтэй топтой ийм том коллабууд хийн, ийм тийм том зүйлсүүдийг хийн, тийм хүмүүстэй ч коллаб хийн, ийм хүмүүстэй коллаб хийн гэсэн юм алсын айгу том төлөвлөгөөнүүд бол байна. Байна те ялтчихгүй. Лаглагын бол төлөвлөсөн байна. Two of Wands. The Moon тэг үнэн илэрч гарч ирнэ. За Big Bang-ын талаар дахиж нэмж гарч ирэх хүн бодит үнэ дутуу үлджээ. Дахиад гарч ирэх үнэн байгаа. King of Coins дахиад King of Coins гараад ирсэн. Энэ мөнгө санхүүгийн талаар гэрээ хэлэлцээрийн талаар тий Big Bang-ийн гişүүд яг үндэ тиймч баян биш ээ гэдэг ч юм уу ийм утгатай үнэн бодит үнэн гарч ирж болцсохгүй. Big Bang-ийн гişүүд санхүүгээр ашиглуулдаг байсан. YG Big Bang-ийн 90% хөрөнгийг нь авдаг байсан гэдэг ч юм уу ийм бодит үнэн гарч ирэхээр харагдаж байна. Ace of Cups хайр дурлалын талаар, салалтын талаар тий Three of Swords шархны талаар, X-үүдийн талаар бодит үннүүд бол гарч ирнэ. Strength, Seven of Wands. За Daesung, Taeyang хоёр яагаад Big Bang, G-Dragonтэй нийлээд дахиад Big Bang-аад мөрөжлөлтөөр болсон бэ? Энийг харъя. Яагаад бол хин ч аз жаргалтай байх биш байгаа тий. За ер нь гурван дээр нарчээ топ сингерийн хоёрыг яах вэ? G-Dragon энэ гурлаа яагаад Big Bang-ыг үргэлжлүүлэхээр болсон бэ? Яагаад comeback хийхээр болсон бэ? Харъя. Хоёрын шалтгаануудыг нь харъя. King of Cups доош харцсан. Two of Coins. Queen of Swords. The Chariot, okay? Temperance. Balance. Тэнцвэрийг бэлэгддэг зэрэг ирсэн биш үү? G-Dragon-ы хувьд бол үнэхээр ойлгомжтой. Өөрийнхөө тэнцвэрийг газарталгаа алдсан, өөрийн газарталгаа алдсан, амьдралынхаа чиглүүлгийг алдсан, балансаа алдаад байгаа. Тийм учраас Big Bang-ыг үргэлжлүүлснээр Big Bang-ыг зохицуулж авч явснаар өөрийнхөө баланс, хувь хүний төлөвшил, хувь хүн би хэм бэ, би ямар учиртай хүн бэ гэдэг өөрийгөө хөгжүүлэх ингээд бараг юм self care шиг юм болох гэдэг нь тийм. G-Dragon-ы хувьд өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө тэнцвэржүүлэх, өөрийгөө байжуулах, өөрийгөө зохицуулах юм арга нь Big Bang-ыг буцааж хийх байгаад байна. Тэгээ Big Bang гэдэг энэ хамтлагтаа G-Dragon бас тийм сэтгэлтэй биш ээ. Хамтлагийн гишүүдтэй сэтгэлтэй, найзалдаг. Гэхдээ яг энэ Big Bang гэдэг энэ нэршэл түүхэндээ тийм ч амар юм юу бол нэг амар мэдрэмж бол мэдэрдэггүй. Тэгээ зүгээр энэ ажлыг хийх юм бол Big Bang-ыг өргөжлүүлэх юм бол миний хувийн хөгжилт аягүй нэмэртэй гэж бодсон үднээс хийж байна. За Taeyang байгаа тийм Two of Coins, Knight of Cups. Taeyang-ийн хувьд бол энэ Big Bang-ыг үргэлжлүүлж байгаа нь айгүй буруу санаа шиг санагдаж байгаа. Өөрийнх нь хувийн амьдрал нь айгүй дажгүй байсан. Тэгтэл Big Bang гэдэг энэ бас ядаргаатай амар юу хэрүүл маргаантай адармаатай ажил руу буцаад орчлоо доо. Тэгээд ер нь Taeyang-ийн хувьд бол бараг золиос гарган байж буцаад Big Bang-д орж ирж байгаа харагдаж байна. Taeyang-ийн хувьд бол Big Bang-ыг үргэлжлүүлэх нь тийм ч ашигтай биш харагдаад байна. Ерөөсөө юм ашигтай биш. Хувийн хөгжилтөнд ч хэрэгтэй биш, санхүүд нь ч хэрэгтэй биш, юунд ч хэрэгтэй биш те. Зүгээр л айгүй үнэн чалхалэр гэдэг ч юм. За яг яагаад тэгвэл яагаад яг ямар шалтгаанаар орж ирсэн бэ? Ace of Swords.
боломж олгоогүй, үгүй гэж хэлэх боломж байгаагүй гинэ. Үгүй гэж хэлэх боломж байгаагүй. Тэгээ хэрвээ Тэйанг оролцоогүй байсан бол Big Bang арай л муухай, арай л жуул харагдах байсан. Тэгэхээр яалтчгүй оролцож нэмэр болж өгөө гэж бодсон. Тэгээ Big Bang-ийн нэр хүндийг улам унгаамааргүй байсан гэж харагдчихэв. Үгүй гэж хэлхийн аргагүй байдалд орсон учраас нэгдсэн гэж харагдчихэв Тэйангийн хувьд. Гэхдээ Big Bang-д байгаа тийм ч асуулттай бол биш байгаа. За Daesung-ийн хувьд амар сонир үзрүүд гарч ирээд байгаа. Queen of Swords, Chariot. Эдрээ халинч Big Bang гэдэг хамтлагтай ус гэлтэй биш байгаад байна. Амар инээдтэй. King of Coins. Ace of Cups. Oh my god, юу болоод байна? Three of Cups. Юу болоод байна Daesung? Daesung. За би Daesung дээр нэмэлт газар хараад тахъя да. What is going? Smell. Манай smell гэдэг залууд юу тохиогод байна вэ? Remarkable. Look. Oh my god. What? Universe. Synchronicity. За мэдхгүй би Daesung юу тохиогод байгаа хэлж мэдэхгүй байна. Харилцаа холбоо, үерхэл ихнэр мэхнэр, үерхэл салалт, break up. Хилам санхүүгийн хувьд бол сайн шийдвэр, санхүүг урагшлуулах сайн боломж, Queen of Swords. Daesung-ийн амьдралд нь ээж нь ямар уртын хүн юм болоо Daesung-ийн ээж нь Daesung-ийн амьдралд юм амар нөлөөтэй эмэгтэй хүн байна. Ийм дарангуулагч эмэгтэй хүн байна. Тэгээд энэ эмэгтэй гэдэг Daesung-ийг амар чангаадаг, бацдаг хүн баг амар олон жилийн турш Daesung ингээ single-ээр явсан ганц бие явсан шалтгаан баг ээжтэй холбоотой болцсошгүй. Энэгтэй заавал ээж нь хаалга байхгүй, имэнэж болно, нэгчин ээж болно тий. Эсвэл эмэгтэй менежер нь дээр байж болно тий. Daesung-т краштай менежер гэдэг ч юм сонио эмэгтэй нөлөө байгаад байна. Энэ нь Daesung ингэж амар чангаадаг, бацдаг, баг амьдралыг өдөртдөг, контролддог, хамаг карьерийг нь ч гэсэн өдөртдөг, контролддог юм сонио энерги харагдчихээн. Хэцүү юм да. Тэр Сингригийн нэмэгтэй хүмүүс амар мухаа цэвдэг, мухаа аштай энэ амар уурлаад байсан. Тэр шалтгаан нь яг тэр тийм төрлийн нэмэгтэйд нь Daesung нь хохироод явж байгаа харагдаж байна. Гэтэ Daesung нь Сингри шиг арга хэмжээг бол аваагүй. Гэтэ бид нар бас мэдэхгүй л дээ тий. Тэгэхээр тодорхой хэмжээнд бас тийм эмэгтэй хүмүүс юм ухаа цэвдэг хүүтэн ашигч хонжооч байдаг уу гэвэл Солонгост байдаг гэж болцсошгүй яг ийм төрлийн эмэгтэй хүмүүс айгу түгээмэл байдаг гэж болцсошгүй. Одоо чинь Монголд гэх юм бол амар юм хар яр хийсэн эмэгтэй хүмүүс зөндөө байдаг тий. Би өөрөө ч гэсэн эзэн нэг цагт хар яр хийсэн удаа байсан. Яг л Монголын нөхцөл байдал өөрөө эмэгтэй хүмүүсийг амар айдлагдаг. Эмэгтэй хүмүүс бүх ингээд хариуцлагыг нуруунд дээр өөрөх шаардлагатай байдаг учраас Монгол эмэгтэйчүүд цаанаас нь жоохон хар яргалчих гээд байдаг шүү дээ тий. Зөөлхөн айлхаа юм айлгүй байдлаа алдчих гэдэг тийм бол Солонгос эмэгтэйчүүдээс бол тална гэвэл амар юм хэрцгий яж болцсошгүй, амар хэрцгий ширүүн байж болцсошгүй. Тэрэнд нь Daesung яг одоо итгэвтэйгээр хохироод явж байгаа харагдаж байна. Сингри тэрэнд нь хохирч үзсэн харагдаж байна. Тэ баг наснаас ялангуяа харин топ нь болохоор тэр мэрийг нь жоохон тойроод айтайхан хүнтэй нь болж ханилсан юм уу яасан нэг тэгж харагдаж байна. За G-Dragon болохоор ер нь жоохон соло байгаа байдалтай харагдаж байна. Taeyang болохоор бас дажгүй хүнтэй харагдсан байж болцсошгүй харагдаж байна. За тэгэхээр Big Bang-ийн хувьд бол ийм байлаа. Би бол маш олон мэдээллийг олж авлаа. Маш олон зүйл тодорхой илэрхий боллоо. За тэгээд эдгээр Big Bang гэдэг яг тэр хамтлагтаа нэрэндээ бүр амар тийм attached биш. Тэр хамтлагтаа бол бүрс гэж амар зуралдж байгаа ш. Тэр хамтлагтаа нэг их мэдрээд байдаггүй гэж бол харагдаж байна. Тэгээд одоо тэр Сингри бол тэр хаан ч юм бэ. Би бол Big Bang штэ хээ бүгдээрээ босооч бүжиглээч. Би Big Bang штэ. Амар ёо тэгж байгаа нь бол ерөөсөө тэр Сингриийн хувьд бол Big Bang гэдэг нэр ерөөсөө хэрэгсэлт бааж хэрэгсэлтэд яагаад байгаа тийм. Тэгээ бусдынхын хувьд Big Bang гэдэг нэр нь өөрөө тийм амар чухал зүйл бол биш байгаа тань. Зүгээр топ болохоор найзуудтай амар хорогдсон.
энерги бол харагдаж байгаа тий. Тэгээ Taeyang бол ялангуяа найзуудтай хэрвээ оролцохгүй бол миний найзуудын нэр хүнд унчих штэ. За окей л гэхээстэй гэсэн байдалтаар оролцож байгаа харагдаж байна тий. Тэгээ голцоо G-Dragon-ын бүх зүйлийг одоо өргөжлүүлээд G-Dragon өөрийнхөө хувийнхаа хөгжлийг өргөжлүүлэх гэдэг бас дээрээс нь Big Bang-ийнхаа гишүүдтэй closure өгөх гэдэг ч юм уу тий. Big Bang тохиожсон асуудлуудаа зэгцлээд гоё эвтэйхэн болгочих юм бол өнгөрснөө мартаж болох юм шиг тий. Өнгөрснөөсөө холдож болох юм шигээр санаад байгаа харагдаж байна. Гэтэ яг үүндээ тэхгүй л дээ. Дотоод мэдрэмжээ мэдэрж ийж энэ хуучны муухай дурсамжууд арилна тийм үү. Түүхийг давтахлаар яг хуу мэдрэмжээ мэдрэх хэрэгсэл болж болно, мэдрэмжээ мэдрэхт нь тусалж болно. Гэхдээ яг ангаалт болж чадахгүй болов уу. Тэгэхээр энэ Big Bang-ыг үргэлжлүүлж яваад ангаалт болохгүй нэ гэдгийг ойлгох үед G-Dragon яах вэ гэдэг нь бол айгүй сонирхолтой байна. Тэр нь гэхдээ нэлээд алсан ирээдүйд гарахаа зүйл байгаа. За тэгэхээр Big Bang-ийн талаар уншлага юм байлаа. Үнэхээр сонирхолтой байлаа. Нийгэм хүний сэтгэж боддог таал гэдэг ч юм те хорвоо ертөнд сахиусууд яаж ажилладаг гэд тэр талаараас жоохон мэдээллүүд орж ирсэн болов ойлголтууд орж ирсэн болов гэж бодож байна. Тэгээ асуудалтуудаа үлдээгээрээ энэ талаараа өөр сэдвээр харуулмаар байна уу? Энэ талаар Big Bang-ийн талаар энэ талаар нэлээд нарийн харуулмаар байна уу? Тэрийг хэлж өгөөрэй. За баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Тэр баяртай.